Өнөөдрийн бичлэг дээр ганц зүйл номын талаар ярилцах болно. Миний хувьд бол маш ашиг тусаа өгж байсан ном учраас жилдээ ядаж нэг удаа дахин сэргээгээд уншчихъя да гэж зорьдог номнуудын маань нэг байгаа. Тэгээд 26 гарсан учраас дахин нэг удаа уншсан байгаа. За номын зохиолч Гэри Келлер бол одоо Keller Williams гэдэг олон улсын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниг үүсгэн байгуулагч ийм хүний бичсэн ном байгаа. За энэ ном болохоор 3 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь болохоор 6 худал ойлголт гэсэн сэдвтэй. Номын зохиолч маань болохоор одоо залуу байхдаа бусад хүмүүсийн лаглаар амжилтын өнөөс нэлээ хөөцөлддөг байсан. Гэхдээ одоо 6 худал зүйл дээр нь бол амжилтын талаар уламжлалт нэг тийм одоо худал ойлголтуудын талаар бичсэн байгаа. Тэрэн дээр нь одоо бүх зүйл сайн байх хэрэгтэй, бүх л ажил чухал, ажил амьдралаа тэнцвэртэй авч явах хэрэгтэй, бүх ажлыг зэрэг сайн амжуул чаддаг байх хэрэгтэй гэх мэтчлэнгээр ингээд уламжлалт энгүүл амжилтанд хүрнэ гэсэн ийм 6 худал зөвлөгөөний талаар бичсэн байгаа. Тэгээ номын зохиолч маань залуу байхдаа тэдгээр зөвлөгөөнүүдийн хэрэг амьдралдаа хэрэгжүүлсэн боловч богино хугацаанд үр дүнгээ өгч исэн. Гэхдээ урт хугацаанд бол үн төлөөсийг нь бол би эрүүл мэндээрээ төлсөн. Тийм учраас энэ уламжлалт худлаа 6 ойлголтод бид нэр итгээд энд хууртагдаад иж болохгүй гэдэг. Нэгдүгээр бүлэг дээр бол ингээ худал 6 ойлголтын талаар бичсэн байдаг. Харин 2 3 дугаар бүлэг дээр болохоор номын зохиолч маань яг амьдрал дээр жинхэнэ өөрөө хэрэгжүүлээд амжилтанд хүрсэн 6 дүрмийнхаа талаар бичсэн байдаг. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр энэ 6 худал ойлголт болон зохиолч маань амжилтанд хүрсэн 6 дүрмийн талаар дэлгэрэнгүй ярилцах болно. За дэлгэрэнгүй ярилцахаасаа өмнө эхлээд манай өнөөдрийн бичлэгийг хийхийг маань дэмжлэг үзүүлсэн Сургааны англи академийн хамт олонд талархснаа илэрхийлье. Хэрвээ та англи хэл сурахаар төлөвлөж байгаа бол Сургааны англи хэлний академиг зориод үзээрэй. Бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас үн төлбөргүй танилцуулга сургалтанд ордгийн байлээ. Тэг дэлгэрэнгүй мэдээллийг бас би тайлбар хэсэгт үлдээчихье. За номынхаа гол агуулгыг шууд оръё. Ганц зүйл номын ерөнхийдөө гол санаа бол бид нэр одоо амьдрал дээр маш олон зүйлийг хүсдэг шүү дээ. Эрүүл мэндийг хүсэж гин, гэр бүлийг хүсэж гин, сайхан харилцааг хүсэж гин, хувь хүний хөгжлийг хүсэж гин, одоо санхүү эрхчлөлөө хүсэж гин гэх мэтлэнгээр маш олон зүйлийг хүсдэг. Гэхдээ энэ олон зүйлийг хүсдэг ч гэсэн ганц зүйл номын одоо яг гол санаа нь бол эдгээр олон таны хүсэж байгаа бүх зүйлийг чинь шийдвэрлэж чадах тэр нэг ганц зүйлийг олоод тэрэндээ бүх хүчээ зориулаа гэдэг нь бол номын маань гол санаа байгаа. За жишээ нь номын зохиолч бол одоо ажлаа сайн хийхийг хүссэн, өөрийнхөө хувийн брэндийг дэвшлүүлэхийг хүссэн, гэр бүлтэй одоо туслахыг дэмжихийг гэл ингээл маш олон зүйлийг хүссэн байгаа. Тэнгүүдээ ажлынхаа хамт олон дээр эдгээр олон бүхий л асуудлуудыг шийдэх ганц шийдэл нь юу вэ? Та нар ингээд санал дэвшүүлээрэй гэсэн байгаа. Тэгээд 100 санал хураасан. Тэгээд 100 саналаасаа хассаар хамгийн сүүлд үлдсэн ганц санал нь болохоор номын зохиолч маань өөрөө бестселлер нэг ном бичих нь л ер нь бол эдгээр бүхий л асуудлуудыг шийдэх ганц түлхүүр юм байна гэж одоо олсон байгаа. Тэгээд энэ номоо бичсэн гэж ütсэн байлээ. Тэр нь юу вэ гэхээр одоо номын зохиолч өөрөө ном бичээд тэр нь бестселлер болчих юм бол өөрийнх нь хувийн брэнд өснө, компанийн борлуулалт өснө. За тэгээд мэдээж компанийн борлуулалт өсөөд орлого морлогон сайжраад ирэх юм бол гэр бүлдээ цаг гаргах боломжтой болно. Хувийн санхүүн ч гэсэн сайжирна гэх мэтчлэнгээр ингээд нэг зүйлийг маш сайн хийснээрээ бүхий л асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тийм учраас танд ч гэсэн номын зохиолч зөвлөхдөө та хүсэж байгаа маш олон зүйл байгаа ч гэсэн эдгээрийн ардаас зэрэг хөөцөлдөг биш. Эдгээр олон асуудлыг чинь шийдэж чадах тэр нэг ганц зүйл нь юу вэ? Таны бүх хүчээ зориулаад ур чадвараа хөгжүүлээд хамгийн сайн хийх юм бол бусад ингээд асуудлууд чинь шийдэгдчих тэр ганц зүйл чи юу вэ? Тэр ганц зүйлээ олоод өөртөө байгаа бүхий л хүч нөөц болцоогоо тэр ганц зүйлдээ зориулаарай гэдэг. Ягаад гэвэл одоо бидний оюун бодол бие махбодын маань бол ерөөсөө ингээд тал тийшээ өсчихсэн тохиолдолд биш. Эсвэргээрээ өөртөө байгаа нөөц болцоогоо бүхий л анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлсэн тохиолдолд жинхэнэ дунджаас дэш үр дүн гартгаа. Тийм учраас номын маань артал дээр нь болохоор ийм асуултын тэмдэгтэй номын хавцсан. Тэгээд номын зохиолч өөрөө та энэ номыг ингээд ширээн дээрээ тавиад өөрөөсөө байнга асууж агаарай. Миний энэ олон асуудлуудыг шийдэж чадах тэр ганц зүйл юу вэ? Өөрөөсөө байнга асуугаад тэгээд тэр асуултынхаа хэрэг хариултыг олсон бол бүхий л нөөц болцоо, бүхий л анхаарлаа түүндээ зориулаарай гэдэг нь болохоор уг номын маань ер нь бол гол санаа нь байгаа. Тэгээ номын зохиолч маань яг энэ одоо амжилтын талаарх ганц зүйлд төвлөрөх ёстой гэдэг энэ үннийг ойлгохоос өмнө хууртаж явж исэн 6 худал зүйлийн талаар бас ярилцъя. За нэгдүгээрх нь бол бүх зүйл чухал гэдэг бол шал худлаа гэж ütсэн байлээ. Бидний одоо сайн мэддэг 80-20-ын дүрэн байдаг шүү дээ. Таны одоо гаргаж байгаа яг бодит үр дүнгийн чинь бүхэл бүтэн 80%-ийг ердөө таны хийсэн зүйлийн чинь 20% нь л гаргадаг. Тэгэхээр таны хийж байгаа зүйлийн чинь 80% нь бол ердөө нэг 20%-ийн үр дүн гаргадаг чухал бус ажлууд байдгаа гэдэг. Тэнгүүд намын зохиолч маань энэ 80-20 зарчим бол үнэхээр боддоор оршдог бөгөөд бүхий л зүйлсээр үйлчилж байдгаа. Та өөрийнхөө хийж байгаа зүйлийнхаа одоо өөртөө байгаа нөөц болцоо буюу одоо цагаа, энерги яг тэр таны 80% үр дүн гаргаад байгаа 20% дээр л гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Тэгтэл бүр цаашлаад 20% дотроо ч гэсэн дахиад
жинхэнэ гол одоо үр дүн гаргаж байгаа чухал ажил дахиад байдаг. Бүр 20% гэж гаргасан бол тэр 20% дотор чинь бүр дахиад чухал 20% нь юу вэ гэд задлаад яваад ах хэрэгтэй. Ингэж задлаад явах тусам ганц зүйл үлдэх болно. Тэр бол таны өөрхөн хүч хөдөлмөрөө зориулах тэр ганц зүйл чинь шүү гэж. Тэгэхээр номын зохиолч бол анхандаа энэ бүх зүйл чухал гэдэгт итгээл бүхий л ажлыг өөрөө хийх гэл сайн дураараа ингээл бүх ажил руу оролцдог байсан байхгүй. Тэгээд номын зохиолч маань бүр ингээд хүч тамираа бараад одоо хувийн амьдрал нь ч гэсэн ингээл хэцүүдэл эрүүл мэндээрээ ч гэсэн унаад ихсэн үедээ ингээд зөвлөгч хөслөж авсан байгаа. Тэгсэн чинь тэр зөвлөгч нь ирээд та ерөөсө 14 ажилтнаг компанид аваад их юм бол таны асуудал шийдэгдэнэ гэсэн байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр та ерөөсөл 14 хүний хийх ажил руу ингээл үсчээл өөрөө хийгээл суугаад байгаа юм байна. Тэгэхээр 14 ажилтаа аваад тэр ажилтнаа гол ажлуудаа өгөө. Харин таны ажил бол компани илүү таниулах, ажилчдаа хөгжүүлэх байтал ийм хэрэггүй ажлуудад та анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм байна. Тэгэхээр хийх ёстой юмыг нь бусад хүмүүст даатгаад өөрийнхөө хийж чадах тэр гол ганц зүйлдээ цагаа зарцуулаарай гэж хэлсэн байгаа. Тэгтэл номын зохиолч маань 14 хүнийг нэмэлтээр ажилд авна гэдэг чинь бас нэг талаараа зарлаа штэ тий. Тэгтэл номын зохиолч маань бол тэр 14 хүнийг ажилд авснараа манай компани бол үлэмжих хэмжээний ингээд ашиг орлого олох боломж бүрцээ ингэж бичсэн байлээ. За хоёр дахь худлаа ойлголт нь болохоор олон зүйлийг зэрэг амжуулах боломжтой гэдэг тий. Тэгтэл бидний анхаарал бол ерөөсөө нэг зүйл дээр нэг удаад л төвлөрч чаддаг юм байна. Таныг харахад нэг хүн ерөөсөө нэг цаг хугацаанд хоёр зүйлийг амжуулаад байгаа юм шиг харагдах юм бол тэр нь бол ерөөсөө тархин дотор бол анхаарал нь ийшээ нэг гүгэл дараа нь ийшээ нэг гүгэл ингээд хоёр тишээ гүгээд байгаа хэрэг юм байна л да. Тэгэхээр бидний анхаарал чинь өөрөө нэг зүйл дээр гол анхаарлаа төвлөрүүлэх юм бол маш их энерги зарцуулж ядардаг шүү дээ тий. Тэгтэл хоёр зүйл рүү ингээд анхаарлаа зэрэг ингээд өсчүүлэл ах юм бол хоёр ажилда хоёуланд нь алдаа гаргах одоо эрсдэлтэй. За дээрэс нь дунджаас дээш ингээд амжилт өр бүтээл бол гаргах боломжгүй. Тийм учраас олон ямиг зэрэг амжуулна гэдэг бол шал худлаа бөгөөд хоёр ажлыг зэрэг амжуулна гэдэг нь ерөөсөө хоёр ажлыг хоёулангийн нураана гэсэн үг шүү. Яг бодит амьдрал дээр бол ийм байдгаа гэж номын зохиолч маань бичсэн байлээ. За 3 дахь нь болохоор сахилга бат маш чухал гэсэн бас худал ойлголт байдаг юм байна. Тэгтэл номын зохиолч бол жинхэнэ амжилтын талаарх бодит үнэн бол сахилга бат огтоосоо биш ээ. Хүн өглөө босол сахилга баттайгаа шүдээ угаагаал өглөө ингээл одоо үс гэзгээ янзлал эн чинь ерөөсөө сахилга бат биш ээ. Жинхэнэ амжилтанд хүрсэн хүмүүс бол тэр амжилтанд хүрэх дадал буюу зуршлыг л өөрийнхөө бидээ суулгачихсан байдаг. Өглөө босоо та шүдээ угааж ийна гэдэг чинь айгүй сахилга баттай мундагтаа шүдээ угаагаад байгаа юм биш. Зүгээр шүдээ угаах гэдэг чинь таны бүр дадал зуршил болоод биед чинь хөвсцэн учраас л тэр зүйлийг та ямар ч ингээд одоо бодолгүйгээр ухамсаргүйгээр хийгээд байгаа маа. Тийм учраас амжилтанд хүргэх тэр дадлыг өөрийнхөө биед суулгачих юм бол та амжилтанд хүрэх болно гэсэн байлээ. Харин энэ сахилга бат гэж яригадаад байгаа зүйл юу вэ гэхээр одоо ер нь бол шин дадал зуршлыг өөрийнхөө биедээр суулгахад бол дунджаар 66 өдрийг зарцуулдаг гэнэ. Тэгэхээр та өөрөө одоо би насан туршдаа ингэ сахилга баттайгаар амьдрын биш, эсвэргээрээ танд хэрэгтэй дадал зуршил юу вэ? Тэрэн дээр л 66 өдрийн турш жинхнээсээ сахилга батыг зарцуулах ёстой. Тэр сахилга бат гэдэг зүйл чинь угаасаа насан туршдаа урт хугацаанд ингэж хүнээс гаргаж чаддаггүй зүйлээ. Хүн өдөр болгонд би сахилга баттай байна гэдэг юм бол шантарчдаг юм байна л да. Тийм учраас төсөл маягаар 66 өдрийг зарцуулаад өөртөө аль болохоор дадал бий болгох хэрэгтэй. Тэгээд дадал чинь таны бид нэгэн шингэчих юм бол танаас дахиад энерги зарцуулахгүй учраас сахилга бат гэдэг юм дээр төвлөрөх биш, өөртөө хэрэгтэй дадал зуршлыг бидээ суулгах дээр анхаарах хэрэгтэй гэсэн мэлээ. За дөрөв дэх худал ойлголт нь болохоор сэтгэлийн хат бол маш чухал гэдэг ойлголт байдаг гинэ. Энэ сэтгэлийн хат гэдэг зүйл нь юу вэ гэхээр бие барих чадвар юм байна. Одоо хүсэхгүй байгаа зүйлээ ч гэсэн хийх, хүсчихсэн ч гэсэн өөрт нь хор хохиролтой зүйлээсээ татгалзах ингэж бие барих чадварыг сэтгэлийн хат гэдэг юм байна. Тэгтэл амжилтын талаарх ингээ худлаа ойлголтууд дээр болохоор сэтгэлийн хат гэдэг маш агуу зүйлээ. Ерөөсөл өөрийгөө бие барьж удирдах чаддаг байх хэрэгтэй гэдэг гинэ. Тэгтэл номын зохиолч болохоор энэ сэтгэлийн хат гэдэг чинь тэгээд хязгааргүй ингээд хүн болгоно ингээ хязгааргүй байдаг зүйл биш ээ. Сэтгэлийн хат гэдэг бол яг л утасны батарейтай адилхан. Дүүрэн цэнэгтэй байгаа үедээ та зөв шийдвэр гаргадаг. Жишээ нь одоо та дасгал хиймээргүйсэн ч гэсэн та сайхан амарчсан сэтгэлийн хат чинь дүүрэн байгаа бол хүчээр дасгал хийж чаддаг ч юм уу тий. Одоо та зөв хооллохоор зорж байгаа бол сэтгэлийн хат чинь дүүрэн байгаа тохиолдолд буруу холоос татгалзаж чаддаг юм байна. Эсвэргээрээ сэтгэлийн хат нь ашиглах тусам ингээд хорогдчихэдэг. Тэнгүүд ашиглаад хорогдоод багасаад эхэлсэн байхад нь хин нэг нь танд та зөв хооллохоор зорж исэн ч гэсэн хин нэг зайрмаг санал болоход маш амархан тэрнээс одоо татгалзахад хэцүү, тэрэн дээр ингээд бүдэрч унах магадлалтай юм байна. Тийм учраас одоо өдөр болгон ингээд сэтгэлийн хатандаа найдах биш, сэтгэлийн хатаа баг багаар ингээд цэнгэлж явах хэрэгтэй юм байна л да. Жишээ нэг ингээд болсон явдлын талаар нэг сонирхолтой судалгааны талаар бичсэн байгаа хгүй. Израиль шүүгчдийг урт хугацааны турш ингээд хянсан байгаа. Тэгсэн чинь ингээд нэг юм сонин давтамж гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Израиль шүүгчд өглөө гэдэг чинь ер нь хүн сайхан амарцсан гэрээсээ ирж байгаа гоё одоо сэтгэлийн хатан дүүрэн байх үе штэ тий. Тэр үед нь хүмүүс ингээд давж заалтахад эерэг хариуг өгдөг байсан байгаа. Тэгэнгүүт өглөөнөөс хоошоо ингээд цаг оройтох тусам
одоо тэр давж залж байгаа хүмүүст бол татгалзах хариу өгдөг. Тэгжээснэ өдрийн хоолны цаг болоод өдрийн хоолны цагаар ч хүн сайхан амраад дахиад нэг гой сэрэгцэн байгаа штэ. Тэр өдрийн хоолны дараа болохоор дахиад нөгөө шүүгчд маань давж залж байгаа хүмүүст эерэг хариу өгөх магадлал нь ихссэн байгаа. Тэнгүүд орой болоод эхлэнгүүд дахиад буурсан. Тэнгүүд Израиль шүүгч хүмүүс гэдэг чинь уул нь жинхэнэ сахилга баттай ухаантай юмыг ингээл логикоор шийддэг сэтгэл хөдлөлтөй бага автдаг хүмүүс гэж бодмоо штэ тий. Тэгтэл тэдгээр хүмүүс ч гэсэн биднэртэй адилхан махан биетэй учраас сэтгэлийн хагасанд багасаад эхлэнгүүд ядраад нөгөө толгойн ажиллахаасаа залхуурж байгаа учраас газ татгалзсан хариуг өгөөд ингээд явуулаад исэн байх магадлалтай байгаа байхгүй. Тэгээд судалгааны хариун дээр бол үндэслээд номын зохиолч маань бол тэдгээр хүмүүс ч гэсэн ингээд ядрах тусмаа буруу шийдвэр гаргах магадлал нь өсөж байна. Тийм учраас та ч гэсэн сэтгэлийн хатандаа хит их найдалгүй. Одоо та ингээд ядраад эхлэх юм бол би ер нь буруу шийдвэр гаргана. Би ядарсан ч гэсэн зөв шийдвэр гаргана шүү дээ. Би ядраад эхлэх юм бол буруу шийдвэр гаргах магадлалтай учраас би амрах хэрэгтэй, өөрийгөө сэргээх хэрэгтэй гэд одоо өдөртөө хит хитэн удаа өөрийгөө дахин сэргээх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол өглөө зөв шийдвэр гаргаж агаад өдрийн хоолны өмнө буруу шийдвэр гаргаад өдрийн хоолны дараа нэг зөв шийдвэр гаргаснаа орой буруу шийдвэр гаргаад иж болохгүй шүү дээ. Тэрний оронд баг дахин амралт аваад ах юм бол зөв шийдвэр гаргах ингээд магадлал өсөх юм байна. Тийм учраас хитрхэх сэтгэлийн хатандаа найдаж болохгүй шүү гэсэн байлээ. За 5 дахь худал ойлголт нь болохоор ажил амьдралаа ингээд тэнцвэртэй авч явах гэсэн байлээ. Номын зохиолч бол одоо ажил амьдралаа тэнцвэртэй авч явна гэд ингээд бүгднгийн тэнцвэртэй авч явна гэх юм бол бүгднгийн зүрх нь дундаж тушинд авч явна гэсэн. Яг тэгээ бодит амьдрал дээр ажил амьдралаа ингээд тэнцвэртэй авч явж байгаа юм шиг харагдаж байгаа, амжилттай явж байгаа хүмүүсийн яг амьдрал руу нь дотор тал руу нь ороод үзэх юм бол ер нь бол баг амьдралаа төсөл маягаар авч явдаг хүмүүс байдаг юм байна. Нэг удаадаа яг ажил дээрээ ингээл төвлөрж идэг. Тэгснээ ажил дээрээ төвлөрөөд бүр урт хугацаанд гэр бүлээ хаяад явуулгүйгээр гэр бүлдээ бас цаг гаргаад тэгснээ ажил дээрээ нэг сар ч юм уу ажилдаа төвлөрөөд тэгснээ гэр бүлдээ дахиад нэг цаг гаргадаг ч юм уу. Ингээд ерөнхийдөө бол одоо жишээ нь дөнгөж хүүхэд төрүүлсэн байгаа бол гэр бүлдээ илүү цаг гаргаад илүү төвлөрөлдөг ч юм уу тий. Энэ мэтчлэнгээр ер нь бол таны амьдралд одоо юу чухал вэ? Тэр зүйлдээ хамаг анхаарлаа хандуулад тэгээд хамаг анхаарлаа хандуулахдаа урт хугацаанд тэгээд замхраад алга болчихгүй буцаад ингээд гэр бүл рүүгээ ирэх ч юм уу, буцаад ингээд ажил руугаа орох ч юм уу ингэж явдаг шүү. Тэрнээс бүгднгийн яг амьдрал дээр ингээд зэрэг бүхий л цаг үед зэрэг авч явна гэдэг бол баг боломжгүй зүйл байдаг гэж ütсэн байлээ. За хамгийн сүүлийн 6 дахь буруу ойлголт нь болохоор том төлөвлөгөө, том зорилго гаргах бол буруу эрсдэлтэй гэсэн тийм ойлголт байдаг гинэ. Харин номын зохиолч маань бол том төлөвлөгөө бүр ингээд өөрийнхөө тий та одоо 10-ыг зорж байгаа бол 100 гэж зорих ч юм уу, 100-г зорж байгаа бол 1000 гэж зорих ингэж том төлөвлөгөө гаргаснараа өөрийнхөө ашиглаж үзэж байгаагүй тэр нөөц бололцоогоо ашиглах шаардлага гарч ирдэг юм байна. Тэгэхээр том зорилго тавих тусам хүн өөрийгөө шинээр нээж идэг, хил хязгаараа тэлж идэг гинэ. Тэгтэл нөгөө том зорилго тавих чинь эрсдэлтэй, том юмны ардаас хөөцөлдөж байгаад ингээд хоосоо хоцрох магадaltaй гэдэг бол амьдрал дээр шал худлаа байдаг. Тэр нөгөө 10 дахин үржүүлгээд ном байдаг. Тэр ном дээр ч гэсэн хэлсэн байдаг. Хүн нэг гэсэн зорилго тавиад тэрийг 10 дахин том зорилго болгоод 10 гэсэн зорилго тавилаа гэхэд нэг нь 1 гэсэн зорилготой, нэг нь 10 гэсэн зорилготой 2 хүн байлаа гэхэд уул нь энгийн логикоор бодоод үзэх юм бол 1 гэсэн зорилго тавьсан хүн нэг одоо хувийн хичээл зүтгэл гаргаад 10 гэсэн зорилго тавьсан хүн 10% хичээл зүтгэл гаргамаа штэ тий. Одоо логикоор бодоод үзэх юм бол тэгтэл тэр 10 дахин үржүүл ном дээр жинхэнэ бодит амьдрал дээр бол та 10 дахин том зорилго тавилаа гэд 10 дахин их хичээл зүтгэл 10 дахин их хүч хөдөлмөр гаргадаггүй маа. Амьдрал дээр бол та нэг гэж зорилго тавьсан хүнтэй л бараг л адилхан хэмжээний хичээл зүтгэл бараг л адилхан хэмжээний цаг хугацаа зориулсан ч гэсэн үр дүн нь шал өөр байдаг. Энэ ном дээр ч гэсэн яг агуулга нь төстөө том зорилго буруу гэдэг бол шал худлаа ойлголт шүү гэж бичсэн байлээ. За үргэлжлүүлээд номын зохиолчийг амжилтанд хүргэсэн 6 дүрмийн талаар ярилцъя. За нэгдүгээр дүрм нь бол оновчтой асуулт. Өөрөөсөө оновчтой асуулт асуудаг тийм дадал зуршилтай байх хэрэгтэй юм байна. За энэ оновчтой асуулт нь бол нэгдүгээр асуулт нь бол өөрөөсөө нөгөө түрүүний ганц зүйлийн асуулт болох миний амьдралын бүхий л энэ олон асуудлыг шийдэж чадах ганц зүйл. Бүх хүч хөдөлмөрөө зориулахад тэр зүйл маань амжилттай болоход миний амьдралын бүхий л асуудал шийдэгдэх тэр ганц зүйл юу вэ гэсэн асуултыг асууна. За хоёрдугаарт нь болохоор тэр ганц зүйл маань амжилттай болохын тулд яг одоо миний өнөөдөр хийх ганц зүйл юу вэ? Нөгөө том зорилгоо биелүүлэхийн тулд өнөөдөр миний хийх ёстой зүйл юу вэ гэж асуух юм байна. За тэгтээ одоо тэр асуултаа болохоор юу вэ гэдэг та ганц зүйлээ олчж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ дахиад ингэ асуултаа бүр нарийн болгоод дуусах хугацааг нь зааж өгөх юм байна тий. Одоо жишээ нь 6 сарын дотор орлогоо 2 дахин нэмэгдүүлэхийн тулд миний хийж чадах зүйл юу вэ гэх мэтчлэн ингээд дуусах хугацааг нь зааж өгөх юм байна. За дээрэс нь асуулт чинь нэлийн том байх хэрэгтэй юм байна. За та одоо ингээд би ур чадвараа 10% сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ? Би 100 дахин сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ
гэсэн том асуултыг асуух юм байна. За ингэж том асуулт асуухын давуу тал нь болохоор одоо бүр ингээд урд хожоод таны санаанд орж байгаагүй тийм гой шийдвэр гарч ирэх юм байна. Та өөрөөсөө би 10% сайжрахын тулд яах вэ гэх юм бол нэг хийдгэл юмны чинь хариултууд гарч ирэх юм байл та. Эсвэргээрээ би 100 дахин сайжруулахын тулд орлогоо би 2 дахин нэмэхийн тулд яах вэ гэдэг ингээд том асуулт асуух юм бол урд хожоод таны толгойн дотор төрж байгаагүй тийм гой шин санаанууд төрөх юм байна. Тэгээд номын зохиолч маань ингэж хэлсэн байлээ. Зөв хариулт гэдэг ямар хариулт вэ гэхээр шин хариулт гинэ. Таны мэдхгүй урд хожоод та бодож байгаагүй цоош нь нэрээ тэгчиж бас болох юм байна да гэсэн бодол төрж явах юм бол тэр нь зөв хариулт гэсэн байлээ. Тэгэхээр зөв хариулт тэнцүү шин хариулт юм байлээ шүү. Би ур чадвараа сайжруулахын тулд яах ёстой вэ гэхээр таны боддог мэддэг л нөгөө л нэг өглөөр тас ёстой шүү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү нэг хариултууд гарч ирж ивэл та асуулт чинь жижиг байна гэсэн үг юм байлээ. Тэгэхээр асуултаа те миний амьдралын бүх зүйлийг шийдэх ганц зүйл нь юу вэ? 6 сарын дотор гэд дуусах хугацаа зангоод тэгээд томоор 10 дахин биш 100 дахин гэдэг ч юм уу. Тэгэж томоор асуух тусам энэ нь зөв байх юм байна. Тэгээд өөрөөсөө дандаа юм том тэгээд дуусах хугацаатай тодорхой асуултуудыг асуудаг тийм зуршилтай болох ёстой. Энэ бол таныг амжилтанд хөтлөх нэгдүгээр дүрм гэсэн байлээ. За хоёрдугаар дүрм бол мэдээж одоо бид нар чинь амьдралаас аз жаргалыг л хүсдэг шүү дээ тий. Тэгсэн чинь яг одоо ямар хүн төгөлж ихнээсээ аз жаргалтай амьдрд юм бэ гэсэн чинь өөрөө амьдралынхаа утга учир тэр том зорилгоо тодорхой болгочихсон. Тэгээд тэр том зорилго үн цэнийхаа төлөө өдөр болгон үйлдэл хийж байгаа хүн аз жаргалтай байдаг гинэ. Тэгэхээр өдөр болгон өнөөдөр миний нөгөө амьдралын том зорилго биелээгүй ч гэсэн тэр том зорилготойгоо холбоо хамааралтай тэр том зорилгынхаа төлөө юм хийж байгаа тохиолдолд хүн өөрөө аз жаргал мэдэрч идэг, амьдралаас үн цэнийг мэдэрч идэм юм. Тийм учраас хоёр дахь нь бол та өөрийнхөө том зорилго болон өдөр тутмынхаа амьдралыг холбох ёстой гэдэг нь хоёрдугаар дүрм юм байна. Гуравдугаар дүрм нь болохоор эрэмб дараатай, амьдралын эрэмб дараатай байгаарай гэсэн мэлээ. Энэ эрэмб дараатай байна гэдэг чинь одоо бидний амьдралд бол хийх ёстой зүйл, хийх шаардлагатай зүйл ч гэдэг юм уу, хийх хэрэгтэй зүйл, хийхийг хүсэж байгаа зүйл гэх бичлэнгээр маш олон ийм жигсаалтууд байгаа шүү дээ. Тэгтэл энэ олон жигсаалт дундаасаа нөгөө жинхэнэ таны ганц зүйл чинь юу илээ? Тэр ганц зүйлээ хамгийн түрүүнд өдөр болгон адилхан хугацаанд ингэж хийдэг тийм эрэмбтэй болох юм байна. За дөрөвдөх нь болохоор бүтээмжтэй. Яг жинхэнэ бодит бүтээмж гаргаж ажиллахын тулд болохоор ийм цагийн блок хийх хэрэгтэй юм байна. Одоо чинь ганц зүйлээ та тодорхойлсон шүү дээ, тий? Тэгвэл тэр ганц зүйлээ өглөө ч юм уу, орой ч юм уу, өдөр ч юм уу хизээ хийхин гэсэн юм цагийн блок гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр цагаа яг ингээд одоо бүгэлчин. Тэгээд тухайн цаг дээр ерөөсөө өөр юм хийхгүй зөвхөн тухайн зүйлийг л хийдэг тийм юм цаг яг өөрийн юм баг тэр ганц зүйлдээ зориулах ариун цаг хугацааг ч юм уу өөртөө зориулаад гаргаад тэр цаг дээр ерөөсөө өөр юу ч хийхгүй тэр цагаа хамгаалах хэрэгтэй юм байна. Энэ болохоор дөрөвдүгээр дүрм юм байна. За тавдугаар дүрм нь болохоор дасгалжуулагч багштай болоорой гэсэн байлээ. Ерөөсө дэлхийн хэмжээний тамирчид бол бүгдээрээ дасгалжуулагчтай байдаг. Та өөрөө нэг төвшөндөө гацсаж үлдэлгүйгээр төвшин ахийг хүсэж байгаа бол заавал багштай болох ёстой гэсэн байлээ. За 6 дахь дүрм нь болохоор дөрвөн хулгайч хүний амьдралд байдаг гинэ. Таны ганц зүйлээс чинь холдуулах тийм дөрвөн хулгайч байдаг юм байна. Тэгээд энэ дөрвөн хулгайчаас өөрийгөө хамгаалах нь 6 дахь дүрм байгаа. За ямар дөрвөн хулгайч вэ гэхээр нэгдүгээрт бол одоо бусад хүмүүс таныг ингээд өгөөч, тэгээд өгөөч гэж өөр өөрсдийнхээ ажлыг амжуулах га таныг ингээл таны цагаас чинь хумсрах юм байл та. Тэгэхээр энэнд бол ингээд энэ цагийн хулгайчид та одоо үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм байна. За хоёрдугаар хулгайч гэдэг нь болохоор хаус гэдэг одоо тийм эмх замраагүй байдлыг хэлж илээ л дээ. Энэ дээр болохоор одоо та нэг зүйлдээ ингээд төвлөрөөд эхлэх юм бол анхаарлаа нэг зүйл рүү төвлөрүүлэх юм бол яалтчгүй таны амьдралд одоо өөр олон талт чинь ийм одоо эмх замраагүй байдлууд үүсэж эхлэх юм байна. Тэгэхээр энэ эмх замраагүй байдлыг хараад стресстэд ганц зүйлээ орхих биш тодорхой хэмжээний жоохон тийм эмх замбраагүй байдлыг хүлээн зөвшөөрч сурах юм байна. Та нэг зүйлдээ угаасаа л төвлөрж байгаа л жоохон ингээд эмх замбраагүй байдал бол оршин тогтно гэдгийг хүлээн зөвшөөрөө тэрийг ингээд орхиж сурах юм байна. Харин хэмжээ хязгаараас нь даваад эхлэх юм бол мэдээж эмхлэх хэрэгтэй. Бага хэмжээний эмх цэцгүй байдлыг бол та хүлээн зөвшөөрч сурах юм байна. Энэ бага хэмжээний эмх цэцгүй байдал гэдэг нь бүхий л одоо амьдралын бүхий л хүрээнд үйлчлэх зүйл байгаа. За 3 дахь одоо хулгайч нь бол юу байгаа? Амьдралын буруу хэв маяг байгаа. Одоо буруу хооллолдог ч юм уу, дасгал хөдөлгөөн хийдгүү ч юм уу, хүнсний нэмэлт витаминуудаа хэрэглэдэггүй ч юм уу. Энэ байдлаас болоод бидний биеийн энерги унаад эхлэх юм бол ерөөсөө цаг хугацаа хангалттай байсан ч гэсэн юм хийж чадахгүй шүү дээ, тий, ядраад ч юм уу, сэтгэл санаагаар унтсан байвал юу ч хийж чадахгүй. Тийм учраас гуравт бол эрүүл мэнд дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй юм байна.
одоо буруу хооллохоо болоод ч юм уу зөв хооллоод ч юм ирч хүчтэй байж маш их зүйлийг амжуулах учраас амьдралын зөв хэм маягтай болох ёстой гинэ. За дөрөвдүг нь болохоор орчин гэж байгаа. Орчин гэдэг дээр бол ер нь бол хүмүүсийг бас хэлж болно л да тий. Одоо таныг сайн зүйл рүү түлхдэг хүрээлэл байж болно. Эсвэл сайн зүйлээс чинь татдаг хүрээлэл байж болно тий. Тэгэхээр зөв хүрээлэлд орох юм бол тэр зөв хүрээлэл чинь таныг бүүстлэж өгөх учраас зөв хүрээлэлтэй байх ёстой. За дээрэс нь орчин хитрхи их чимээ шугантай ч юм уу эсвэл гэрэл нь анивчаад ах юм бол юм хийх боломжгүй шүү дээ тийм учраас зөв орчинд зөв хүмүүсийн дунд байх хэвээр эсвэргээрээ буруу хүмүүсийн дунд ч юм уу эсвэл таныг ингээд анхаарлаж сануулдаг тэр орчинд байх юм бол хангалттай үр дүн гаргаж чадахгүй тийм учраас энэ амьдралд байдаг энэ дөрвөн хулгайчаас өөрийгөө хамгаалж ганц зүйлээ хамгаалах ёстой шүү гэсэн бэлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр ганц зүйл номын зохиолчийг амжилтанд хүрэхээс нь саад болж исэн 6 худал ойлголтын талаар за мөн номын зохиолчийг амжилтанд хүргэсэн 6 зүйлийн талаар ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр бас хэрэгтэй чухал номын талаар оруулах болно. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр баяртай.